Сайн байцгаана уу. Өвгдийн мэдээллийн хөтөлбөр ээлж дугаараа хүргэж байна. Манай өвгдийн төрийн бус байгууллага нь 2014 онд Бурхны шашныг нийгэм зөв таниулан тайлбарлах чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш энэ чиглэлээр олон нэвтрүүлэг, видео эвлүүлгүүд хийж онлайн үзэгчдийн хүртэл болгосоор ирсэн мэлээ. Одоогийн байдлаар нийт 500 гаруй видео эвлүүлгийн бүтээлүүд YouTube тавигдсан байдалтай байна. Эдгээрээс Муур багшийн үлгэр 5 ангид цувралын 5 дугаар ангид гандан эдийн зүгээс гомдол гаргаж цагдаагийн газарт мэдэгдсэн байдаг. Тэргүй хамт чойж амцламыг гүтгсэн нэр төрд нь халдсан хэрэгэр. Уг нь асуудлыг сэрэг цагдаагийн хүчээр шийдэх бус хүнлэг чанар инэрл хайраар шийдгэж. Хууль цаазаар хүч түрэмгийлэн бусдыг яллах бус асрал инэрл нэгүсээр бусдыг арга таж засгаж миний үздсэн бурхны номд заасан байдаг юм. Таны үздсэн бурхны номд юу гэж заасан байдаг юм бэ? Нэгэнтээ та хууль хүчний засаглалыг сонгосон тохиолдолд би ч бас тантай хууль ярихаас өөр яах вэ? Монгол улсын хууль төр сүм хийдийн харилцааны тухай 3 дугаар бүлэг шашны байгууллагын тухай 7 дугаар зүйл сүм хийд лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс 5 дугаар заалт нь сүм хийдэн тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлалт зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хулгай ээжгээ талыг нь ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэд ном уншуулчихаар хулгайн цайрчдаг юм уу? Бурхны шашны уламжлалт дэг ёс дотоод журам тэг заасан байдаг юм уу? Ямар санаатаагаар та Монгол улсын хуулийг зөрчиж Бурхны шашныг буруу дэлгэрүүлв? Эсвэл таны огт хийгээгүй хэргийг Монголын ард түмэн Монгол төрийн тэргүүн ярьж л байдаг юм уу? Тэгвэл та нар алдагдсан нэр төрөө надаас нэхэмжлэх бус надаас төрүүлээд таныг ингээд хэлчихсэн тэдгэр хүмүүсээс нэхэмжлэх хэрэгтэй болсон. Хулгай хийчихэд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй бол. Одоогийн Монгол улсын ерөнхийлөгч одоогоос 8 жилийн өмнө ингэж яриад Бурхны шашныг зөв хөгжүүлж энэ гэмт хэргийг талсан зогсоох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байсан байх юм. Харин энэ хэрэг зогссон уу аль эсвэл даамжирсан уу? Хэрвээ зогссон бол өнөөдөр миний бие гандан тэгшлийн хийдийн захиргаанд шаардах бичиг өргөөд Муур багшийн үлгэр цувралдаан гаргаад эрхэм хамбал амтан таны нэр төрд халдсан эргээр цагдаа дуудагдан байцаагдаад эцэст нь таны яриаг хулгайлж говьдаан завшсан эргээр шийдгүүлэхгүй байх байсан. Би ямар ч чим айнаар гаргалгүйгээр мандлын цэнхэр говьтой малаад явах байсан. Хэрвээ Монголын төр шашин нийлээд миний хүүхдүүдийн ирээдүйг хулгайлаагүй бол малчид бидний бэлчээр усыг тонон дээрэмдэж бидний тайван амьдрал амгалан их байдлыг алдагдуулаагүй бол шүү дээ. Цөм дээрэмдэж. Дар дэргэд нь ерөөхдөө энийг эсрэг тэмцээд барахгүй. Тэмцээд нөгөө тэнгэр дээшээ тэнгэр хол доошоо газар гатуу гэдэг шиг одоо туйлтчихад байгаамаа. Хулгай тодорхой. Эзэн холбогдогчд тодорхой байхад хохирогч байхгүй гэж байх уу? Хохирогчийг байхгүй мэт байлгаж Монголын төр шашин өнөөдрийг үргэсэн. Тэдний тэмцлийг өндөр авахуулалгүй бүх талаар хавшиж авах үйл ажиллагаа хаа сайгүй явагдсан. Бурхны шашныг дураараа гажуудуулж номлох таны буруу номдол ард түмний тархийг мансууруулж амийг нь хамхиж өнөөдрийг үргэсэн. Тэр бүгдийг Монгол малчид тавьчиж өнгөрөөсөн ч тэнгэр өршөөх хэрэггүй. Угаасаа байгалийн хатуу ширүүнтэй нүүр тулж төвчж сурсан Монгол малчид төвчээрийн хязгаарыг туйлдан тултал тавьжиж чаддаг. Тэгээд эцэст нь тесэрдэг. Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хамбал амтан та тооцоолон бодоорой доо. Төр засаг маань ерөөсөө юу ч ойлгодгүй энийг ирж үздэгчгүй хардагчгүй мэддэгчгүй юм шиг байна. Одоо тэгэхээр одоо мэдэж байгаа нь одоо ингээд уугуул нутгийн ард иргэд бид болохоор одоо бид энэ үгтэйгээ хамгаалах болно. Байгалийн эс өгсний хүчээр булаан авч ирээдүйн хойч үеийн хулгайлж өнөөдрийн амьдралаа болгох энэ хулгайн хэргийн гол хохирогч нь гэвч хэмбэ? Мэдээж та бид бүгдийн үр хүүхдүүд шүү дээ. Монголын төр шашнаас үүдэх алдаа завхарлаас болж хүүхдүүд хохироо тоцорж байгаа тохиолдолд хохирлыг нэхэмжлэгч нь хэмбэ? Мэдээж үр хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж чаддаг, төрсөн үрийнхээ төлөө гал усандаж орж чаддаг ээжүүд шүү дээ. Тэд төр шашны алдаа завхарлыг чимээгүй хөлцөж өнөөдрийг хүргэсэн ч төвчээрийн хязгаар нь туйлдаан тулах цаг тесрэхгүй гэж юу? Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хамт амтан та тооцоолон бодоорой доо. Магадгүй өнөөдөр би таны нүдэнд ганцаараа мэт харагдаж болно. Өтөрхөө шиг өчүүхэн юм амтныг хууль хүчний механизмаар хөнгөн амыг нь таглаж ямар ч хамаагүй аргаар нухчин дарж болно гэж та бодож байж болно.
Гэхдээ энэ Монгол улсад чинь хууль үйлчилж байна. Сүм хэдэн шашныхаа уламжлалт дээгээс дотоод журмыг чанд баримтлахыг хуульчлан заасан байна. Энэ заалтыг зөрчилсөн гэмт хэргийг чинь учруулсан хор хохирол энэ Монгол улсыг сүрүүлсэн байна. Ийм байхад бидний дотоод хэрэгт хөндлөнгөөс нь оролцох хэрэг Монголын төрд байхгүй гэд дураараа авирлж юу дуртайгаан ярьж болно гэж та бодож байгаа бол хувь зээнийхэн төлөө Монголын төр түмэн шашны номлыг хянан шалгах цаг ирж л таарна. Энэ бүхэн үүтэй холбоотойгоор энэ бүхэн соён нэгэрүүлэх ажилтай холбоотой. Гэр бүлийн болон төр засгаас явуулж байгаа соён нэгэрүүлэх ажилтай. Тийм учраас ард гэрлэгтэй соён нэгэрүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайдруулж зохион байгуулах хэрэгтэй. Оюун санааны жолоодлогоон энэ улсын ард түмэн гартаан авч эртний эзэн төрийн ёсоон сэргээж л таарна. Буянтны дүрэс гэж бурхан багшийн нэрийг ураад буруу номлол түгээж Монгол улсын хувь заяагаар дэндүү дураараа тоглосон нүглийг чинь бурхад таалсангүй, тэнгэр өршөөсөнгүй. Монголыг мөнхөд ивэх мөнх тэнгэрийн хүчин өчүүхэн намайг зараал болгож эдгээр үсийг танд дамжуулж байна гэж та ойлго. Би үүнд итгэлтэй байна. Энэ итгэлийн хүч намайг зоригжуулж эдгээр үгсийг хэлэхтэй болгосон юм. Харин одоо би энэ итгэлийг яаж олж авсан тухайгаа танд мэдүүлье. Олон хүүхдийн ээж миний бие үр хүүхдийнхээ төлөө санаа зовхын эрхэнд Монгол улсын төрийн тэргүүндээ хандаж үгэн хүргэсэн үйлдэл мөндөрхөө муур багшийн үлгэр 5 дугааран хэмээх вид авилуулыг мэн билээ. Гэтэл түүнийг нь гэмт хэрэг болгож цагдаа хүчний байгууллагаар шийтгүүлэх гээд тэр нь бүтлгүйтгэхэд тус эвлүүлэгт нотлох баримтаар хамрагдсан хам лампны яриаг оюуны өмчийн хулгай болгож оюуны өмчийн газарт гомдол мэдүүлснээр 500 мянган төгрөгийн шийтгэл оногдуулсан. Ингэж энэрл хайраар элбэн засах засаглалын системийг номлох учиртай лам нар маань үр хүүхдийнхээ төлөө санаа зовнсон эхийн хайр энэрлийг уландаан гიშгэж нийгэмд шударгаар үгэн хүргэснийхэн төлөө харигсаар нухчин дарж энэрл хайр шудар ёсны эрлэг нь болсон. Ийм тохиолдол би яах ёстой вэ? Аврал ирж хэн тандах вэ? Аврал 3 эрднийг төлөөлөх хам лам маань ингэж өмгөөлөгч цагдаа шүүгч прокуророос аврал ирж өд хорхой шиг өчүүхэн амтны өөдөөс цагдаа хүчний байгууллага хөдлөж байхад би яах ёстой вэ? Үнэхээр цаашдаа намайг эсрэг зүйл яриад байна уу? Аль эсвэл би буруу ойлгоод буруу яриад байна уу? Энэ асуудлыг шийдвэрлээ тогтоох төрийн байгууллага байгаа бол тогтоолгоор аль буруутай нь хариуцлага хүлээе тийм үү? За би өнөөдөр энийг прокурорд очиж хянуулна. Тэгээд хянуулаад прокуророос юу шийдвэр гаргах нь те тэрийг би тань уцтай шийдэн заа юм. За. Тэний зүйл нь нөө. Тий, энэ дагуу би өөрөө үнэн гэж бодсныгаа тэгээд байгаа юм шүү дээ. Тийм. Буруу бодоод байна уу юу гэдгийг маань бас хяндаг шалгадаг юм байхгүй бол энэ чинь хамгийн хариуцлагатай салбар маань хариуцлага алдагдаад хариуцлагын зуд болчиход байна уу? Энэ асуудлыг нийгэм төндөх гэж шатлаараа явсан хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шашин сэдв харамсалтай нь хаалттай байдаг юм байлаа. Хамгийн хэцүү сэдв шашин сэдв байдаг юм аа гэдэг ямар ч сэдв хүлээж авдаггүй. Төр манай биш төр шашин тустай гэдэг. Яа. Хамгийн авар гэж сүсгтэн олны өргөсөн өргөл барьцыг хамгийн аварна гэж амлаж хамж аваад авралын дээд орон залрах лам чухаг дээд эрдэн маань ингэж хамгийн авар гэж өргөсөн мөнгөөр хувийн өмгөөлөгч хөлсөлж өчүүхэн намайг намнах үйл ажиллагаа явуулж яхад би яах ёстой вэ? Авралын орон үгүй болж хоцорсон энэ тохиолдолд надад нэг л арга зам үлдсэн. Их эзэн хааныхаа адилаар мөнх тэнгэрт үйлсэнд даатгаж бурхан халдун ууландаа шүдэж аврал ирэх нэг л арга зам үлдсэн. Ингээд их эзэн хааныхаа мэндэлсэн өлгийн нутаг эрдний лагшныг нь угаасан умдаалсан ариун өмөрнийг зорин эрдэд олонгоон тоошлоо. Гэтэл надтай адилхан зовлонтой хүн байгаа л угтаж бүгд хүчээ нэгтгэн тамцил тослоо. Их эзэн хааны мэндэлсэн өлгийн нутаг цэрэг хөдлөж энх цагийн малчид цэрэглэн бослоо. Эх орноо аврахын төлөө уухайл нэгдлээ. Энд эв нэгдэл үүсч нэгэн цул хүч болох эхлэл тавигдлаа. За бидүүд нутаг орноо хамгаалах гэж тэр дундаа Омон голынхаа сав газар Омон мөрнөө хамгаалах гэж
Нутгийн ард иргэдүүд мортойгоо зүгэлж байгаа. Түр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаа хөдлөе одоо өшөө яах вэ? Ташуураа бариад хөдөлсөн цагт монголчууд талын Монгол эр ташуураа бариад босоход яадгийг дэлхий өөрөө баг мэднэ дээ. Мэднэ. за тэгвэл дэлхийг өөрчлөх эхлэл 2019 оноос л эхлэх нь дээ. Тэгээ 19 оны 1 сарын 2-ны өдөр бид ямар ч байсан энэ гутаан даваа алтны уурхайг эсэргүүцсэн юм хөдөлгөөнийхэн мортойгоо зөвлөж байна. Өшөө олон мортой улсууд ирж байгаа. Тэгэхээр одоо та нар нөхөн сэргээлээгээд та нар буцаад тийм түүхэн газар олж чадах. Тэгээд яг тийм Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд Ононгийн айсав нутгийн ард мөнх тэнгэрийн даваан даанд цэргэлэн ирж Онон хатан ижийнхээ төлөө тэмцэлд нэгдсэн шиг ууд Монгол орны газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн байгаа энх цагийн малчид цэргэлэн хөдөлж эхэлсэн. Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд улсынхаа төв толбойд 30 мянгуулан жагссан шиг ууд ус унган байхлахын төлөө ууд Монголын газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн. Одоо тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадархад дутуу зүйл үгүй болжээ. Уухайн нүргэлсэн төрлөг ууд Монгол орны газар бүрт хадаж дахинтаа дэлхийг донсолгон даяар олныг инхжүүлэх хангалттай хүчийг хоримтлуулсан байгаа. Одоо энэ хүчинд саад хийж чадах тийм хүчин зүйл энэ ертөнцид бий гэж юу? Тэгэхээр эрхэм тэргүүн хамтан та худлаа ярьж болохгүйгээд худлаа яриад суугаад байлгүй. Өнөөгийн дэлхийн ертөнцийн байдлыг үнэн мөнөөр нь айлдаж, мөхтийн өмнө тулж ирсэн дэлхийн ертөнцийг хэн аврахыг Бурхны шашинд юу гэж заасан байдгийг номын дагуу айлдан болгоно. Өнөөгийн дэлхийг мөхтийн аюулаас Чингисийн монголчууд л аврах гарцаагүй туйлын үннийг Бурхан багшийн 4 үнний сургаалаар нотлон буулгаж задлан тайлбарласан бидний бүтээлд анхаарлаа хандуулно. Эрен солигдох он цагийн зааг дээр амьдарч буй өнөөгийн хүмүүс бид хүн төрлөختний дараа үеийн түүхийг эхлүүлэх онцгой үүрэг хариуцлага хүлээгээд байгаа ажээ. Энэ эрхэм нэр төртөө үүргийг Тэнгэр заяад монголчууд хэрхэн хариуцлагатайгаар үрж хүн төрлөختний ирээдүйн өмнө ямар хүндтэй гавьяа байгуулав. Энэ талаар хөндөн хэлцгээр бид нэн шинэ үеийн түүхийн хуудас сөхөж тун сайхан болоод өнгөрсөн зарим үйл явдлуудыг үзэгч таны анхаарлын төв түргэхээр зорилоо. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэг юм бол судлаач нараар хүн төрлөختөө яах юм? Тэрийг мэдлээч чалаа байлаач чалаа. Гэхдээ Монголд байдал өөр байжээ. Монголчууд ирээдүйн цаг дээр түүх хэлэлцэж, зүүн цаг түүнийг гэтлэх өвгдийн гэрээслэн амнаас ам дамжуулан уламжилж 800 жилийн дараа дэлхийг эмээлэгэлэгэндээ авах цагт бид засан тохиолно гэдэг үүрэг хариуцлагыг ааваас хүүд өвөөгөөс ачид үе дамнуулан уламжилсаар Их Монгол улс байгуулагдсны түүхт 800 жилийн ойгон ёслол төгөлдөр өгтөн тэмдэглэжээ. Монголчууд бодлын эрчим хүчийг хэрхэн төгс эзэмшиж, технологи нь ямар өндөр дээд хөгжил дэвшилд хүрснийг баримтаар нотлон буулгаж батлан харуулах цаг өнөөдөр ажээ. Учир нь зөвхөн гарт баригдаж нүдэнд харагдах юмд л итгэдэг сэтгэхүйн хурдаараа биднээс асар хол зөрүүтэй материалистууд сая бодлын эрчим хүч гэж байдгийг хэд дурангараа олж харж хэлбэр өнгийг нь хэмжиж тодорхойлж боддоор хэрхэн нөлөөлөх чадварыг нь туршилтаар нотлон болголоо. Гэтэл Монголын төр дундад зуунд энэ хэмжүүрээр ажиллаж хүн төрлөختнийг шин хөгжил дэвшилд хөтлөх он цагаан тав тодорхой заасан байдаг. Ухаанд одоо жишээлбэл хүн болгон дотроо нартай ихэд тэр хүмүүсийг нар биш одоо мөнгө хэмээх сар ээгээд ийн гэсэн үг. Зах зээлийн төлөх бодлого нь хэрэглэгчийг хаан дөргөмжилснөөр эрх чөлөөний нарыг халахалж мөнгө хэмээх сарыг мандуулжээ. Сарны туяа нарыг орлохгүй. Мөнгийг зах зээлээс олох бол эрх чөлөөг зөвхөн аглаг хөдөөгөөс олно. Ингээд таны өмнө хоёр сонголт байна. Эхнийх нь
Мөнгөний төлөө ажиллаж, боолын хөдөлмөрөө хэр сайн хийж байгаагаа үнэлүүлэх бол хоёрдугаарх нь. Эрх чөлөөний нарыг мандуулж хүн төрөлхтний төөрөгдлийн харанхуйг арилгах. Ийм хоёр зам таны өмнө байна. Алийг сонгох нь таны мэд хэрэг. Эрен солигдох торгон цаг дээр Монголын улс төрийн амьдрал болж өрнөх үйл явдлыг судлах явцад үнэхээр агуу Монголын эрен үеийн эхлэлснийг батлах ариун баримт болж цуглуулсан юм. Монголын хатан зоригт аавууд хүн төрлөختний гэгэн ирээдүйн төлөө бэлэг оюунаа хурцлж тэнгэртэй холбогдсон. Газрын амьдралаас тасарч, газар шорооны ажлаас хүнд ирж тэнгэртэй холбогдсон тэд дэлхийн хөгжлөө цоцрогдсон буурай, манж дэслэгдсэн хүлцэнгүй дорой. Гэх мэт аль муу нэр бүрийг өөртөө ажиггүй үрч зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л сайхан амьдарч 20 дугаар зууныг хүргэхдээ тэнгэртэй холбогдох замыг дарахалж тэнгэрлэг оршихуйг бүтээсэн. Тиймээс ирэх цагийн альсыг урьдчилан айлдаж эд чадлаан үзүүлээд тэнгэрлэг эрчмээр дэлхийг удирдан жолоодох он цагаан тов тодорхой зааж мөнгө тэнгэртэн монголчууд оюун санаагаар эвлэлтэн нэгдэж дахин мандах учрыг үрх ойштон захиж үлдээсний эцэст Монголын язгууртнууд жанчхалжээ. Тэрл төлөвлөсөн ёсоор бүх зүйл болж Монголын язгууртнууд оюун санаагаар эвлэлтэн нэгдэж дэлхийг аврах агуу үйл хэргийг цагтаан эхлүүлснийг эрч чуулгаж энэ хүү цувралыг бэлтгэлээ. Юу болчихоо бидний нөгөө физик ертөнц чинь бидний сэтгэлээс хамаарат байгаа юм байна шүү дээ гэдэг. Энэ санаа маань өөрөө айгүй тийм бидний одоо оюун санааг 100% эргүүлэхээр хэмжээний нээлт болчиход байдаг. Тэрийг нэг яг ойлгогдсон хүмүүс нь цөөхөн энийг ашиглах хэмжээ нь бол бүр хүрээгүй байна та. Тиймээс зөвхөн судлаачид хэрвээ өмнө нь энэ хөгжлөөр хөгжсөн туршлага хаа нэгтээ байгаад тэндээс туршлага судлах түүхэн хувь тохиол хүн төрлөختөнд тохиодог юм бол шинээр нь шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой гэдэг тооцооллыг танилцуулна. Если исторически нам суждено получить новый опыт, переход в новую эру должен осуществиться очень быстро и стремительно. Ахан халаалтаа атомын цахилгаан станцаар шийдсэн дэлхийн улс орнууд өнөөдөр нисээд буух газраа мэдхээж аюулгүй газардахын тулд ямар ч асуудал үүсгэлгүйгээр 100-100-ыг элээсэн нүүдэлчин монголчуудаас суралцах гээд тал талын судалгааг өргөн цараатай явуулж байна. Агаарын бохирдлоор дэлхийд нэгдүгээрт ордог хятад улсын иргэд өнөөдөр Чингис хааны хөшөөнд мөргөж Чингис хааны сүрсүлд дэлхийг өмнөө бүхэлзүүлж дэлхийн мөргөжтийн цуваа Чингис хааны хөшөөг чиглэн урсаж Чингис гэдэг яруу алдар өдрөөс өдөрт улам яруулсан дуурсаж байна. ертөнц дахны таталцлын хууль дотор эргэлдэж байсан физикийн шинжлэх ухаан, сэтгэлийн эрчим, бодлын татах хүчний хэмжиг дүүнээр сэлбэгдэж, Ньютоны физик ард хоцорч, бодлын эрчим хүчээр ажиллах орчин үеийн физикчид тун саяхан нээсэн нээлттэй нийгмийн амьдралд хэрэгжүүлэхийн тулд Чингис хааны байгуулсан Монгол төрийн тогтолцооноос суралцах гэж зэхэж байна. Чингисизм гэдэг судлагдсан ингэж шинжлэх ухаан, нийгэм улс төр, философи танин мэдхгүй бүхий салбарт голлох байр суурийг эзлэн тодорч гарч ирлээ. Гэтэл бид энэ нэр томьёололттой танил бус царайлж өөрөөсөө нуугдсаар байх уу? Юу бидний ийм ухаанц дорой болох вэ? Таны өмнө чанга эсрэг зүг чиглэсэн хоёр салаа зам байна. Таны ард дэлхийн бүх хүн төрөлхтнийг хамруулсан их хөгжлийн цуваа байна гэд төсөөлдөө. Цувааны тэргүүнд та зогсож байгаа. Таныг дагаж цуваа хөдлөнө. Салаа замын нэг нь таныг хүссэн зорьсон газарт тань хүргэх бол нөгөөх нь таныг зорьсон газраас тань улам холдуулна. Ийм тохиолдолд та асуудалд яаж хандах вэ?
Нэгэнтээ Чингисийн Монголоос суралцах дэлхийн хүлээлт байгаа тохиолдолд Монголын уламжлалт төрийн тогтолцоог танилцуулж, монголчуудын туулсан замналыг тайлагнах нь цаг үеийн шаардлагаар урган гарч буй үйл хэрэг гэж бодож байна. Их Монгол улс байгуулагдсан цагаас хойш 800 жилийн дараа буюу тун саяхан болоод өнгөрсөн эдгээр он цагуудад энэ Тэнгэрлэг ард түмэн хэрхэн сэрсэн учрыг тайлагнасан олон арван ангид цуврал бүтээлэн таны оюуны мэлмэд толиулах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу? Надад 2 сонголт байсан. Би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон. Энэ болор бол одоо чиний сая энэ хөгжил биш, энд ямар аимшигтай мунхаглал тэнэглэл хязгаар дээцэгтэй өрцөн юу байна вэ гэдгийг одоо тэр сайд төсөлгөөнийхөө хамаг юм аял болгоо гаргачихсан. Тэрнийг барьж ярьдаг юм. Тийм учраас энэ болор бол энд маш чухал үүрэгтэй зогсож байгаа. Баатарыг бас маш чухал үүрэгтэй зогсож байгаа. Энэ хүмүүс юу их гэдэг юм, дэлхийг аврах гэдэг гэсэн юм. За тэгээ энэ хүмүүс дэлхийг аварнаа. За тэгээ энэ хэн байна? Жавхлан байна. Энэ бол үний юм аа. Одоо бол бид нар тэр чинь гинт нэг өдөр болчихгүй. Эхлээд эн чинь ямар нэгэн эхлэл байж явагд нэг өдөр гинтхэн унтаад босоход алтан зуун тэр сайхан юм болчихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бид нар цаг нь болсон болоо хийх ёстой юм аа хийж байгаамаа гэж яриад байгаа байхгүй юу. За тэгэхээр зэрэг тэр юм аа хийгдээд бид нар энэ 35 онд шүү дээ тий. Энэ алтан зуун гэдэг энэ Нострадамсын намар амгалгийн алтан зуун гэдэг энэ юмыг байгуулах гээд энэ хүмүүс чинь эхлэлийн суурийг тавиад байна. Үнэхээр аварна гэдэг ингээд үтсэн бол одоо бид нар галзуу гэж харж байгаа бол яг буян гэдэг чи юу юм бэ гэхээр зэргийг хамгийг аварна гэдэг ийм галзуу үзэлтэй би хамаг амтыг аварна гэсэн үзэлтэй байхгүй юу. Хамгийн гол хэлэх гээд байгаа юм маань юу вэ гэхээр зэрэг ингэж штэ. Энэ лам маань те үннээ номлочих юм бол те бид нар дөрвөн үннээ сургаалаа номлох юм бол өнөөдөр аварна гэсэн юм хагас галзуу солиотойны мэддэггүй хүмүүс гараад ирэнгүүт за та нар аварна гэдэг байгаа юм бол эхлээд та нар ямар зовлонгоос аврах гэдэг вэ? Тэрийг эхлээд та нар тодорхойл. Тийм л юм бол. Гээ яриад сууж явах хэрэгтэй байхгүй юу? Дэлхийн өнөөдөр ийм байна. Цаана ийм байгаа. Энийг ингэж аварна гэд ингээд зорих юм бол энэний шалтгаан нь утаашаа ийм л юм байдгийг. Энийг адилгачих юм бол энэ зовлон чинь байхгүй болчихдээ. Байхгүй болохоор ямар болдгийг гэдгийг бурхан багш орхон үнэн гэдэг энэ ангилсан үнэн гэдэг ийм заачихсан. Энэрж ичэд ирээд байлгаа ийм чадлыг олно гэдгийг. Цаг үеэр ярих юм бол энэ бүхэн байхгүй болчвол энэ алтан зам манай гараг дээр Монголын амар амгалан гэж яддаг байсан шиг манай дэлхийд энэ амар амгалан тогтох юм аа. Гэт энэ юмыг энэ ламнар маань яриа явж явах ёстой гэж үзээд энийг ярихгүй буруу тийш нь энэ юм руу чангаагаад байгаа нь хамгийн аюултай нүгд байгаа учраас энийг олонний анхаарлын төвд оруулж байгаад энэ зүйлийг хэлэлцъя гэдэг байгаа байхгүй. Дэлхийд ноёлсон мөнгөний хаанчлалыг нурааж, мөнгөнд цогдөгсдгийг айдсын торноос чөлөөлөх их үйл хэргийг шударга ёсны төлөө эвлэлтэн нэгдсэн Монголын төр түмэн эхлүүлж чадлаа. Энэ л сайн цагийг хүн төрлөختөн мөрөөсч, мөнгөний хаанчлалыг нурааж дэлхийд инхийг тогтоох тэрл сайн эрийг бүх шашнууд зарлаж, сайн цагийг эхлүүлэх Монголын дайчин эрсийг өрн дорны бүх зөнч мэргэд эртнээс зөв нүм мэдээлсээр өнөөдрийг хүргэжээ. Now is the late period of the last days. The prophecies of the Lord's return are basically fulfilled. Amen. In the year 2000, the Lord may descend with the clouds to take us up into the kingdom of heaven. Amen. Yes, this is so exciting. Эзэн хаан тодорно гэдэг байгаа. Заларна гэдэг байгаа. Ингээ Монгол сайн сайханд орно гэдэг итгэл үнэмшил энэ баг хамт олонд байгаад байна да тий. Байна. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнэндээ нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм.
Благословенный все сообщество жаждет вашего возвращения. Возвращайтесь и скажите людям, что я вернусь с небес. День по барану. Я вернусь на землю Будда и буду ждать тебя внизу со всеми моими людьми. В день моего возвращения меня можно будет увидеть с небес, земли и ада. Аварч